Зөгнөлт миний сувг тавтай морил. За ингээд 2025 оны 4 сарын Нумын ордны Тара 6-гийн хамтдаа эзгээе. За урьдчилан сануулхад хэрв таалагдахгүй ямар нэгэн зүйл байвал та бичлэгээ алгасчаарай гэж зөвлөмөр байна. За эхний картыг авч үзье. За эхний карт маань магадгүй энэ сарын эхээр Нумын ордныхан маань бага зэрэг байдлыг ажиглах, бодож тунгаах тийм шаардлагатай болж магадгүй юм. Зарим нэгнийх нь хувьд эргцүүлж бодох, зарим нэгнийх нь хувьд магадгүй өмнө нь олон сонголтууд гарч ирэх, түүн дотроо эргэлзэх. За зарим нэгнийх нь хувьд байдлыг ажиглах, яаран шийдвэр гаргахыг нэг хүсэхгүй, зорихгүй байгаа байж магадгүй юм шиг харагдаж байна. За дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт маань санхүүгийн боломж, санхүүгийн өсөлт ороод ирлээ. За эндээс харахад түрүүний миний хэлсэнчлэн зарим нэгнийх нь хувьд магадгүй олон сонголт боломж гарч ирж магадгүй гэж хэлсэнчлэн эндээс харахад зарим нэгнийх нь хувьд ажлын санал орж ирж магадгүй юм шиг харагдаж байна. Тэгэхээр магадгүй та аль ажил нь илүү надад тохирох юм, аль байгууллага нь илүү аятайхан юм гэд байдлыг ажиглах, жоохон бодох, азнах. Зарим нэгнийх нь хувьд магадгүй нэмэлт санхүүгийн их өсвөртэй болох, нэмэлт орлоготой болох. Зарим нэгнийх нь хувьд хувийн бизнес эхлүүлэх, онлайн шоп нээх ч гэдэг юм уу. Хувийн санхүү мөнгөтэй холбоотой орлого олж болох ямар нэгэн санхүүгийн их өсвөр нэмэгдлээр орж ирэх. Зарим нэгнийх нь хувьд үнэхээр бодож байсан ажилдаа энэ сард орж чадхаар харагдаж байна. Ямар ч үс энэ сар тун аятайхан эхэлж байна. Нумын ордныхны хувьд. Үүн дээр нэмээд нэг карт авъя. Миний саяны дөнгөж сая хэлсэнчлэн ямар ч байсан сансан бодсон ажилдаа 4 сард ажилд орохоор зорж байсан хүмүүсийн хувьд нэлээд орж магадгүй юм шиг харагдаж байна гэд хэлээд дуустал үүнийг батлаад 3 аяга гараад ирлээ. Энэ бол баяраа тэмдэглэх мөч гэсэн утгатай. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр миний бодлоор үнэхээр энэ бичлэгийг маань үзэж байгаа хүмүүсийн дийлэнх нь ажил хайж байсан хүмүүс байж магадгүй юм шиг санагдаж байна. Үнэхээр ажилд орохоор харагдаж байна. Ажилд орохдоо бас нэг ч ажилд орчихгүй. Нэлээд 2, 3, 4 газраас магадгүй таныг ажилд авах шийдвэр гарах, эсвэл ажлын санал тавьж магадгүй. Үүн дотроос та маш ирээдүйдээ зөв газраа сонгож орж тэгээд найз нөхөдтэй шинэ мэдээг дуулгах, баярт мөчөө хуваалцах, ийм аятайхан ажилд орчлоо гэж бусдад мэдээ дуулгах. Ийм сайхан таатай мэдээ гарч ирж байна. Зарим нэг Нумын ордныхны хувьд баярт урагдах, баяр тэмдэглэх, бусдын баярыг хуваалцах, ойр дуулзаагүй найз нөхөдтэйгээ уулзаж уулзрах, санал бодлоо хуваалцах, ярилцах, цагийг маш сайхан таатай өнгөрүүлэх боломжтой гарч ирж байна. Үүн дээр дараагийн нэг картыг нэмээд авъя. Дараагийн нэг карт нь
Star гэдэг том боломжтой айтайхан карт гараад ирлээ шүү. За, Star бол шууд утгаараа мөрөөдөл биелэх, таны бодож санаж явсан зүйл биелэх боломжтой гэсэн утгатай карт. Маш сайхан карт. Тэгэхээр үнэхээр энд зарим нэг нь айтайхан ажилд орохоор зорж байсан энэ хүсэл нь биелэхээр харагдаж байна. Зарим нэгнийх нь хувьд маш сайхан боломж гарч ирэх, маш сайхан таатай эерэг зөв бодож явсан, зорж явсан хүсэл нь биелэх, санаж явбал бүтэн гэдэг шиг биелэх боломжтой гэж та бүхэн сануулж байна. За, үүн дээр нэмээд тэгвэл дараагийн картаа авъя. Магадгүй зарим нэг номын ордныхан маань маш чухал мэдээллийг санаандгүй байдлаар олж сонсох, мэдэх, за хэн нэгний нууцыг мэдэх, таны мдээгүй зүйлийг та гинтийн байдлаар олж мэдэх, за гинтийн санаандгүй мэдээ, нууцлаг, сонин садан мэдээ дуулж магадгүй юм шиг санагдаж байна. Ерөнхийдөө далд байсан зүйл ил гарна гэсэн утгатай карт байгаа юм. Тэгэхээр гинтийн сонин нуугдаж байсан зүйлийг манай номынхан энэ сард олж нээж, олж харахаар харж магадгүй санагдлаа. За, дараагийн карт аваад үзье. Дараагийн карт маань Ten of Swords. За, энэ карт маань шууд утгаараа ямар учиртай вэ гэхээр хүнд хэцүү нөхцөл. За, заримынх нь хувьд магадгүй зарим нэг номынхаа маань өвдсөн, за зарим нэгнийх нь хувьд гунсан, гутарсан, зарим нэгнийх нь хувьд хүнд хэцүү давааг, сорилтыг давах шаардлагатай болсон, зарим нэгнийх нь хувьд үнэхээр хэцүү зүйл тохиолдсон байж магадгүй юм. За, тэгвэл манайхан санаа зовлтгүй энд хүнд хэцүү нөхцөл байдал яг одоо энд дуусч байна. Та бүхэн маань санаа зовох зүйлгүй. Өвдсөн нэгэн байвал өвчин илааширч одоо энд эрүүл энх сайн сайхан болж байна. Бүх зүйл одоо энд цэглэгдэж байна. Тэгэхээр та бүхэн маань зовсон, шаналсан, гунсан, гутарсан нэгэн байвал санаагаа бүүжүүлээ. Эндээс бүх юм сайн сайхан болохоор харагдаж байна. За, үүн дээр нэмээд дараагийнхаа картыг авъя. За, номынхонд маань дараа нь юу тохиолдох вэ гэсэн ялалтын карт гараад ирлээ. За, ялалт. Энэ би юу хэлэх гээд байна гэхээр за, зарим нэг үнэхээр би хаана өвдөжсэн, эсвэл сэтгэл санаа таагүй байсан нэгнийхэн маань хүнд хэцүү зүйл одоо энд дууслаа гэж би дөнгөж сайн хэлсэн бол ялалтын карт араас нь гараад ирлээ. Энэ бол манайхан бүх хүнд хэцүү зүйл ард хоцорсон. Одоо та энэ хүнд хэцүү даваад гарч чадлаа, амжилттай давлаа, мундаг байна, та яллаа, дийлээ, чадлаа гэсэн мессеж өгж байна. За, тэгэхээр өнөөдрийг магадгүй энэ цаг мөчид магадгүй өмнөх 2-3 сард номын ордныхонд маань жоохон хэцүү, жил эхлэхдээ жоохон хэцүү, шалгууртай, сорилттой эхэлж байсан бол одоо энд дуусж байна. Тэгэхээр та бүхэн маань санаа зовлтгүй. За, үүн дээр нэмээд дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань Eight of Pentacles гараад ирлээ. За, Eight of Pentacles бол санхүүгийн, за нэмэлт санхүүгийн орлого, ерөнхийдөө санхүүгийн
Ямар ч байсан энэ сард санхүү мөнгөний хувьд санаа зовлтгүй. Таны өдий хүртэл хичээж ирсэн, өдий хүртэл туулсан энэ шаргуу хөдөлмөрсөн энэ бүгдийн үр дүн энд ололт амжилтаа тэмдэглээд энд та чадлаа гэдгийг харуулж байна. Тэгэхээр манайхан он эхлээд нэлээд шаргуу хөдөлмөрсөн зүтгэсэн хүмүүс энд нилээдгүй харагдаж байна. Та бүгдийн маань өнөөдрийг хүртэл хүч чадлаа гаргаж сэтгэл зүрхээрээ бие махбодороо хийсэн бүтээсэн бүх зүйл өнөөдөр энд үр дүнгээ өгч байгаа учраас та бүхэн маань цаашаа санаа зовох зүйлгүй. За ямар ч байсан санхүүгийн ололт амжилт 4 сард гарч ирэхээр харагдаж байна. За дараагийн карт авъя. Дараагийн карт маань үнэхээр миний хэлсэлчлэн ололт амжилттай байхаар харагдаж байна гэсэнчлэн энд давшилтын карт гараад ирлээ. Тэгэхээр ер нь цаашдаа номын ордныхан маань үргэлжлүүлээд энэ ирчээрээ, энэ хүчээрээ урагшаа зоригтой тэмүүлээд урагшаа улам илүү хүчрэхэг өөртөө итгэлтэйгээр аливаа асуудал нөхцөл байдлыг гартаа хатгаарай. Тэгээд цаашаа урагшаа манайхан давшаад байгаарай гэсэн ийм та бүхэнд урам зориг, эрч хүч нэмсэн ийм карт гарч ирж байна. Тэгэхээр манайхан яг энэ эрч хүчээ алдалгүйгээр шууд цаашаа зоригтой яваад байгаарай. За тэгээд ямар ч байсан нөгөө талаасаа та бүгдийг одоогийн нөхцөл байдал ямар нэгэн асуудал танд тулгарвал та өөрийнхөө гартаа авч өөрийнхөө хүч чадлаар даван туулна гэдэгт итгэлтэй байгаарай. Асуудлыг гартаа авал гэсэн утгатай карт. За үүн дээр нэмээд дараагийнхаа картаа яваа. Дараагийн карт маань дээд гараад ирлээ. За дээд бол юу гэсэн утгатай вэ гэхээр асуудлыг гартаа аваа гэж би дөнгөж сая хэлсэн. Тэгэхээр энэ хоёр маань хамтраад гараад ирэхээр юу гэсэн үг вэ гэхээр магадгүй энд та хөдөлгөөн хий, асуудлыг гартаа ав. Энд өөрчлөлт, шинжилэлт гарч ирж байгаа нь. За зарим нэг номын ордныхны хувьд шүү. Магадгүй зарим нэг нь ажлаа сольж магадгүй юм шиг харагдаж байна. Одоогийн байгаа нөхцөл байдлыг гартаа ав гэсэн тийм. Тэгэхээр энд зарим нэг нь ажлаа сольж магадгүй. Магадгүй зарим нэгнийх нь хувьд үнэхээр одоогийн таны хийж буй энэ ажил үнэхээр танд дарамттай. Сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд ч гэсэн дарамттай, тааламжгүй санагддаг бол магадгүй та энд ажлаа сольж магадгүй харагдаж байна. За нэмээд дараагийнхаа картыг авъя. За дараагийн карт маань King of Wands гараад ирлээ. За энэ хүү карт маань зарим нэг нь ажлаа сольж магадгүй гэж миний хэлсэнчлэн өөртөө маш итгэлтэй байгаарай гэж сануулж байна. Тэгэхээр өөртөө итгэлтэйгээр эргэлзэж тэнэлзэж нэг газараа суух шаардлагагүй. Үнэхээр танд сэтгэл зүйн болон бие махбодын хувьд ч юм уу эсвэл ер нь ямар ч утгаараа үнэхээр танд таалагдахгүй хэцүү тохгүй байгаа.
мэдрэмж байнга өгöd байгаа бол заавал энэ газар байгаад шаардлага байхгүй. Хүн болгонд сайхан боломж байдаг. Гацгүй тэрийг олж харах л хэрэгтэй. Тэгэхээр энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өөртөө маш итгэлтэй бай. Өөртөө итэг. Өөрийн бодол өөртөө зөв гэж хэлж байгаа нь магадгүй үнэхээр ажлаас солихож байгаа бол нэгэн байвал өөртөө итгэл гэж хэлмээр байна. Ажлаа солих сонирхолгүй өөр одоо бусад нөхцөл байдалд бол юу гэж хэлмээр байна вэ гэхээр ямар ч нөхцөл байдалд та бэлэн байна. Танд бүрэн одоо ямар ч ажилд байсан та өөрийгөө бүрэн дайчлах боломж, итгэл, сэтгэл, зүтгэл, энерги, эрч хүч бүгд танд байна. Тэгэхээр маш өөртөө итгэлтэйгээр хийгээд үз гэж хэлмээр байна. За үүн дээр нэмээд дараагийнхаа нэг картыг авмаар санагдлаа. За тэгсэн чинь Magician гараад ирлээ. За Magician бол яалтчгүй. Шинэ эхлэл. Ямар нэгэн зүйлийн шинэ эхлэл. Шинэ боломж. Илэрхийлж байгаа юм. За нөгөө талаасаа үнэхээр миний хэлсэнчлэн танд өөртөө итгээд хийж чадна гэд итгээд үзвэл үнэхээр та чадна гэдгийг энд батлан харуулж байна. Тэгэхээр танд энийг ямар ч нөхцөл байдал, ажил юу байсан ч та үнийг хийж чадах хүч байна гэдгийг энэ карт маань батлан харуулж байна. За ихяд нэмээд нэг карт авчи. За амар амгалан 50 байдлын карт гараад ирлээ. За энэхүү карт маань маш сайхан амар амгалан 50 байдал сэтгэл зүйн амар амгалан илэрхийлж байна. Тэгэхээр энд таны эргэлзэж бодож байсан зүйл өмнө нь болж байсан хүнд хэцүү нөхцөл танд ялалт байгуулахаар харагдаж байна. Альва зүйлийг даван туулах эрч хүч чадал танд энд 2-2 картаар батлаад гараад ирлээ. Ямар ч зүйл нөхцөл байдал тохиолдсон та бүхэн маань даваад гарах хүч чадал, оюун бодол байна. Хэрвээ та нар өөртөө итгэлтэйгээр зоригтой хийж чадвал таны сэтгэл зүй, бие махбод, байр байдал бүх зүйл маш сайхан тайван амгалан аз жаргал сэтгэлийн амар амгалан энд идэлхээр харагдаж байна. Тэгэхээр сэтгэлийн амар амгалан гэдэг бол ерөнхийдөө бүх сайн сайхан аз жаргалын хамгийн том үндэс. Миний хувьд зарим нэг номын ордныхны хувьд үнэхээр жоохон сэтгэл зүйн дарамттай байсан байж магадгүй юм шиг санагдаж байна. Эцсийн эцэст та тухайн хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулж энэ урагшаа давшиж энэ зоригтойгоор энэ асуудлыг ялан дийлж чадваас энэ бүх зүйлэнд эцэслэгдэн эцсийн эцэст таны баг зэргийн гомдож байсан гомдолч байд юм уу эсвэл сэтгэл зүйн таагүй байдал энд маш сайхан тайван амгалан амар амгалан аз жаргалаар солигдож байна. Тэгэхээр манай номын ордныхны хувьд энэ сард таны бодсон юу сонсон 9 цагаан хүсэл биелнэ гэдэг шиг ийм сайхан санаж бодсон зүйл биелэх бүрэн боломжтой. Гэхдээ энд магадгүй зарим нэг номын ордныхны хувьд үнэхээр далд байсан
таны мдээгүй байсан зүйл ил гарахаар харагдчихна. Тэгэхээр зарим нэгнийх нь хувьд магадгүй таны мдээгүй тэр нууц зүйл ил гарахад энд таны нэг шаналл эцлэгдэж байгаагаар бас харагдаж байна. Тэгэхээр хүн өөрийн нөхцөл байдал тааруулан миний гаргаж ирсэн олон вариантаас өөрийн нөхцөл байдал тааруулан бодож тунгаагаарай. За зарим нэг номын ордныхны хувьд олон ажлын санал боломжууд орж ирэхээр харагдаж байна. Харин ажил хайж байсан нилээдгүй номын ордныхны хувьд үнэхээр ажилд орж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Та бүхэн маань зарим нэг нь магадгүй энэ сард баяр наадамд урагдаж магадгүй. За тэгээ санхүүгийн ямар ч байсан санхүү мөнгөний талаар санаа зовлтгүй харагдаж байна энэ сард. За хамгийн сүүлд амар тайван байдлын картан дээр за хамгийн сүүлийн нэг карт авч. За ямар ч байсан энэ сард бол номын ордынх нь санаа зовх зүйл алгаа. Энэ карт бол амжилт ололт аз илэрхийлж байгаа карт. Тэгэхээр манайхан ямар ч байсан сансан бодсон зүйлээ амжуулаад хийгээд бүтээгээд энэ сард магадгүй маш их хөдөлмөрч гэх юм уу, маш их үйл явдал өрнөлттэй, маш их зүйлийг хичээж ирмэлзэж ирсний үр дүн энэ дээр гарч ирнэ гэж харагдаж байна. За тэгэхээр номын ордныхны маань хувьд энэ сард ямар ч байсан санаа зовнох зүйл бол алга. Нэлээд олон хүмүүсийн хувьд санхүүгийн их усэр нэлээд сайн дээшлэж ажил төрөлтэй болох, бизнестэй болох. Зарим нэгнийх нь хувьд ганц хоёроор зогсолтгүй боломжууд гарч ирэх. Зарим нэгнийхний хувьд ямар нэг далд байсан зүйл ил гарч санаа зовнож байсан зүйл энд дуусгар болохоор харагдаж байна. Тэгэхээр номын ордныхондоо 4 сард амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэд энэ мэргээд дуусгая. Тэгээд миний хийсэн мэрэг та бүхэн таалагдсан бол лайка дараад, сабскрайба дараад намайг дэмжээрэй. Ингээд дараагийн мэрэг хүртэл түр баяртай.